Фүү. За ухаалын 7 хоног гэдэг шиг ухаалын сүүлийн 6 сар маань хэллээ. Яагаад 6 сар вэ гэсэн чинь нэг мэдсэн чинь oh my god. Жил маань талдаа орсон 6 сар гараа явсан. Одоо ингээл 7 сард наадам тэгэл наадамс орж 8 9 сар гэл ингээл бүжин сар адил 26 маань дуусах тогтсон байна. Тэгээд гинт би бодоод ухаарж байгаа юм шиг бодлоо. Тэгээд ядаж үлдсэн 6 сарда маш үлдэлт өдөр бүрийг өөрт ашигтайгаар эргүүлэх гэж бодоод өнөөдрөөс эхлээд би Франц хэлний хилдэг бүртгүүлчлээ. Тэгээд өнөөдрөөс ядаж би 26 хоног дуусгаад хийгс юмнуудаа чекс юмнуудаа бүгдийг дуусгах гэж бодоод өнөөдрөөс шаргуу хэлбэлгэж орж байна. За тэгээд өнөөдөр Франц хэлнийхээ эхнийхээ хичээл суунаа. Тэгээд Алиас Фонсе гэдэг Франц хэлний сургалтын төвд сууж байгаа. Тэгээд энэ Франц хэлний сургалтын төв нь юугаараа давуу талтай вэ гэхээр Францын элчин сайдын дэргэдэх Франц хэлний төв юм бэлээ. Тэгэхээр альва одоо Франц хэлний шалгалт өгөх юм бол Францын элчин сайдын яамнаас сертификат авдагаараа их давуу талтай мэлээ. За тэгээд өмнө зөндөөл англи хэлний сургууль Франц хэлний сургуультанд ер нь суужсэн. Тэгээд тууштай ер нь бол явж чадж байгаа. Энэ удаад бол тууштай явна гэсэн зорилготойгоор сайн хамт олонтой танилцаад нэг зүг рүүгээ хараад бүндэ тулгасан.